Сайн байцгаана уу, намайг Түшиг гэдэг. Би одоогоор Солонгост амьдардаг ба Вьетнамд хийсэн өөргөвчтэй аяллаа адил явдлуудаа та нартай хуваалцах гэж байна. Энэ удаагийн аяллаар зөвхөн өөргөвчөө аваад Вьетнамын хойд хэсгийн Ханян хотоос өмнөд хэсгийн Хо Чи Minh хот хүртэл нийт 17 хоногийн чөлөөт аялал байгаа. Дундуур нь мэдээж аль болох олон газар үзмээр байвч тэр бүрт төлөвлөх хэцүү байсан учраас төлөвлөгөөгүй явъя гээд хоёр талын тийз болон эхний 2 хоногийн хостелийн цахилгаан хийгээл утсан байгаа. Welcome to Vietnam. Дөнгөсөө гарч ирлээ. Амар ховор өрөө. Өнөө стресстэй. Хамаад харуулахад очрлоо 2 игнэ байгаа байхгүй юу? Хажуудлын игнэнд 3 хүн стамп дараад манай игнэ 1 хүн стамп дараа би тэгээд 2-2-аас хуваагаад аваач гэсэн авахгүй гээд би бүр сая боо өөр болоод тэгээд гарч ирлээ. Одоо Grab-а дуудсаад тэгээд явна. За тэгээ Grab арих гээд хайж агаад мөнгө муутай уйтан гэдэг санаад автобусаар явах болсон байгаа. Айгу адтай намайг сунгуутл хөдөлсөн. Дотор бол яг л над чиг том цүнх үрсэн ороо орны аялагч зөндөө байсан. Дөнгөж сая автобуснасаа буурчлаа. Яг л сандсан шиг халуун байна. Хүүхдүүдийн сургуулиас нь авч байгаа. Мотоциклтэй ингэж авах юм. Хань жоо алга өрөөсөн. Бас мотоцикл амар уусан байна оо. Өмнөсөн хостелд чекинг хийчихлээ. Энэ газар нь болохоор бас газруудаас илүү хамаагүй их олон ревьютэй айгуу сайтай байсан. Энэ одоо Whitewood-тэй барууныханд тийм хүмүүст их алдартай газар юм байна лээ. Хамгийн хямдхан опшн байсан нөхлөр үгүй. Энэс бүр хамаагүй хямдхан 3 4 5 дахин хямдхан газрууд хүртэл байсан. Яг нөгөө нэг old quarter гэдэг тэрнийхээ яг хотынхоо төвд болохоор байр шинж хурлыг дайггүй санагдсан. You have a locker. You know, here. Yeah. Okay, thank you. You're right. It took me a while to find too. I was looking for it just to. How long have you been? How long have you been? In this hostel? Just today. I was staying somewhere else, for like 5 days. Okay. За хуцаа салаад гараад ирсэн. Одоо юм идэх. Гэтэ яг хаана юу идэх ёстойгоо юу ч мэдэхгүй байна. Би сая ChatGPT-аас асуугаад юу идэх вэ гэсэн чинь поо шүл ууг нэ. Тэгээ би чинь Солонгост байхад поо дургүй байсан би чаа. 빵차겠다. 이용 잘했다. 이용 믿고 하네. 이용 오래 될 때 가끔 이제 꼴이 됐어. 일단 누구처럼 안 보면. За тэгээд ойрхон явхлаар ийм газар гарч ирнэ. Энэ болохоор Ханой хотын зүрхэн хэсэг гэж яригддаг юм лээ. Энэ барилга гэхэд л одоо icon болсон те энэний өмнө зураг авахулдаг гэсэн урталт нь city tour хийдэг газрын зогсоол нь байна. Ойрхон том гудмаар алхах явах юм бол ийм зах хэсгүүдтэй. Тийм ээ. Тэгээд ойрхон голдоо ийм том нууртай байгаа. Яг бас хэдэрхий төлөвлөгөөгүй ирчихлээр хаашаа явахаа мэдэхгүй бас жоохон онцгүй юм байна. За массажинд орсон. Одоо ороолуугаа яваад унтъя да. Маргааш өдөр болно. За би тэгээд хостел руу очсон чинь happy hour гээд бүтэн 1 цагийн турш
үнгүй пиваар үйлчлүүлэгч нартай үйлчилж байсан. Тэгээд нэг давхартай орон орны аялагчид бөөнөрөө ингээд сууцгаадсан. Айгуу гоё юм яриа сууж байсан. Бид яаж дутах вэ? Хамт ороод суугаад тэгээд ингээд хоолтонтой яхаа дундуур нь танилцсан. Их гоё цаг өнгөрөөсөн. Гоё юм байлээ. Бүх юм автаж 2 цаг болчихлоо. Тэгээд өнөөдөр яг Ханой дахь ганц бүтэн өдөр үү. Шүд юм уу? Вьетнам ч кофегаар авчихтай. Энд кофе ууж би зүгээр бүгд харамлахгүй байна. Сэндвич амар том болтой. Бүгд. Амар томтой. Бахаж бой болтой. Одоо юм хэлсэн юм чинь. Одоо жинхнээсээ аялал явуулсан. Би байгаа газар чинь болохоор Old Porter гэдэг. Гэхдээ ямар тийм нэртэй зай бэ? Түг мөгөөр би мэдэхгүй бодлоо яриад яах вэ? Жуулч ихтэй. Ер нь хамгийн best of the best газар гэдэг юм байна. Энэ газар болохоор ихтэй Town Ken гэдэг нуур энэ бас газартай юм билээ. Өчтөр орой хажуудлын замаар нь явсан. Эдгээр нэг тойроод үзээ. Тэгээд доошоо яваад ерөнхийдөө доктор нэг хар зүг энийг харах юм уу? Наваа зам гаргадаг байднаа. Яаж зам гаргана? Энийг хаах юм байна. Or you can hop on the car. 노래 걷다가 송으로 나오면 초보야. One person. 50. Thank you. 500,000 동기네. Гурав баялагчид ирээд гайдтай явжсэн баггүй. Тэгээд би ерөнхийдөө гайдынхаа ярьж байгаа юм сонсоод явжсэн чинь харин дундуур Монгол гээд гараад ирдээ. Тэгээд дээр үед болохоор монголчуудыг Вьетнамд найрж байсан. Тэгээд энэ ийшээ Ханой ирж байсан. Гэтэ бид нэр яасан яагаад гэвэл Вьетнам сайн гээд тэгж ярьд юм. Энэ вьетнамчуудыг сонсож хахад энэ түүхийн тал дээр амар их бас омоглон ихтэй гэж сонсож байсан. Манайх ч Чингис хаан гэдэг шиг вьетнамчууд том дайнуудад ялагдаж байгаа үедээ түүхээр айгүй багт юм байлаа. Тэгээд олон төрлийн жимс ногоон, цэцэг навчин нургаад яаж ч цаг агаарч гоё газар сайх юм уу? Энэ юниклэ гоё юм байна. Хаснаас одоо хамаагүй том юм байна шүү дээ. Тэр шал өөр юм аа. Saint Josephine сүм гэдэг юм байлаа шүү. За нөгөө нэг авахтай гал дээр явах замтай.
би тэгээ та нарт гоё зөвлөгөө өгье. Намд чинь температур өндөр, чиглэг халуун байдаг учраас над шиг ингээд ийм халуун хөдөлгөөнөд барьдаг тамблаар одоо савба явсан нь маш зүгээр юм байлээ. Одоо кофе шоп бидэрт байж ахтаа мөс өгөөч ингээд татгалцахгүй бүгд хэлээ. Тэгээд ер нь эдийн чанаа усаа аваад тийгээ яваад тахаар өдөржингөө гоё хөт ус уугаа явах боломжтой. Аюу тажгүй санагдсан. За тэгээд үүний дараа Хо Чи Минь бууналын явсан байгаа. Гэтэ би очихдоо богино шортд орж болтго мдэггүй байсан. Тэгсэн чинь тэр модны хажуу сууж байгаа ах болохоор гинт над дээр ирсэн. Өмд зарж өмд авах гээд. Тэгээд 500 мянгаар гэхээр ярьж яагаад 250 билүү 200 буулга амарсан аваад өмсөд орсон байгаа. Гэтэ тэр ах бас зүгээр оруулахгүй. Шал дими юм дээр зарлаа. Ингэж дуудаад камерны хөлөө дээр оруулж болдоггүй. Чи надад цүнхээ үлдэлтэй чи би чамайг цүнгэж хараад үгүй. Зургийг чи авч өгөх өнөө тэрийгээ шаналгасан. Тэгээд ямарсан болгоомжтой байх хэрэгтэй. Скам ихтэй байдаг учраас. За тэгээ Хо Чи Миньхаа талбай нь бол нүсэр сүрлэг гоё юм байлаа. Гэхдээ яг үнэндээ би ирэхээс өмнө үүний учиртай талбайтай бэкграунд түүхийн судлаагүй ирсэн учраас нэг амар гоё юм үзэж чадаагүй. Энэ л ялцч миний буруу байсан. За тэгээ Вьетнамд гудамжаар явж байхад бол олон санал тавьсан. Юм зарж байгаа хүмүүс бол их харагданаа. Тэгээ энэ чинь хүмүүс нь хүртэл их үйлчлүүлнэ. Тэгээ зүгээр суугаад амарж байгаа хүмүүс байна. Тэгээ хүүтгийн уугаа явах жишээ нь тийм үү. Дотроо тэгээ самурай дээр зарна, тамхи зарна. Тэгээ хүмүүс их тэр урталтаа жирж голф гэдрээ хүртэл тавьсан сууж байна. Тэгээ яг жоохон ариун цэврийн тал дээр тиймэрхүү учраас задгаа одоо нэг найруулдаг ундаа ч юм уу тиймэрхүү юм авснаас илүү зүгээр нэг лаазсан бүтээгдэхүүн дээр авбалас зүгээр гэж магадгүй цавтаа ч юм уу те. Оо ямар сайхан болчихсон. This your ticket. Okay. 6:30 the last one. How do I know the last bus is went through? The best way you just take 6:30. 6:13. Right? Okay. The last one. Okay, okay. 150-аар 4 цагийн юуг нь авчихлаа. Is audio guide is on speaker or do I have No, to? we just have it in English only. In English only? Yeah. Ah, But okay, your okay. English is so really good. Thank you. Явж баг энэ шолоох юм байна. Угаасаа ийм олон газруудыг чинь нэгнгүүд чадахгүй. Тэгээд Ханой чинь Вьетнамын нийслэл алдартай том хотуудын нэг учраас Ханоиг зүгээр ингээл заагаал өнгөрөөчмөргүй байна. Austria is it Europe? Автобуснаас бууцсан. Одоо энэ ямар пагуудаа гинөө? Ийм жиг сүмшиг юм дээр ирэх юм байна. Андаа нэг гайгүй газар болох дээр юм. Юу өсч юм бэ? Тайландд хүртэл тасан зураг алах. За пагуудаа сутахгүй явна. Дараагийн автобусанд амжиж суух гэдэг шүү дээ.
passenger bus is coming in 30 minutes, right? That's right. Okay. Гэтэ наадаа ингээд халуун орон болохоор ингээд зүгээр би жимснээ ууж идэг зүгээр. Зүгээр гайхалтай тийм. You can see the tallest building is Lotte Center. It look like a new shopping mall. Changing Энд ирсэн чинь олдтой үзэх байхгүй юм байна. Явд юм уу? For the Halong Bay, they have the room for safety because we. You can go first, so we can follow you. Okay, maybe. You can have it option. Only one, okay? I'll jam you, I see.